За бүгдээрэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. Тэгээд агарын бохирдлыг гуруулах нь үндэсний хорооноос ийм одоо олон нийтэд хүртээлтэй судлаачид болон нийтийн оролцоо хамтын ажиллагааг хангасан ийм сая их нэгэд ийм хэлэлцүүлэг хийж байгаад ингээ маш их баяртай байна. За тэгээд агарын бохирдлын чиглэлээр ерөнхийдөө ингээ судалгаа хийдэг хүний хувьд яг ерөнхийдөө агарын бохирдолд одоо нөлөөлж байгаа ерөнхий хүчин зүйлүүд юу байдгийг тэр дундаа энэ цагууртай холбоотой хүчин зүйлүүд ямар юм байдгийг гэдэг талаар ерөнхий ойлголт өгөх маягаар тэгээд презентацийн бэлдсэн байгаа. Зарим хүн бас хэтэрхий хялбарх юм байж магадгүй. Бид нэг олон нийтэд гэсэн учраас зарим хүнд бол одоо бас анхан шатны юм хэрэгтэй болов гэдэг үднээс ингээ бэлдсэн байгаа. За тэгээд ерөнхийдөө сая Батбаяр дарга маань одоо энэ агарын бохирдлыг гэдгийг ойлгохын тулд агарын чанар тэр агарын чанарын стандарт агарын чанарын индекс эднэрийг одоо яагаад заавал чухал ойлгож мэдчих хэвчээ бэ гэсэн талаар бас ингээд яс энэ талын одоо бичиг баримтууд бол одоо бүгдээрээ тэр агаар цэгийн ч юм уу энэ юуны агарын бохирдолтой холбоотой сайтуудаар байдаг учраас эднэрийг одоо хүн болгон авч ингээд яг өөрийн гэсэн мэдлэгтэй болж ээж дараа нь агарын бохирдлын талаар ярих агарын бохирдлын мэдээлэл дүн шинжилгээ хийх энэ тал руугаа явбал бас зүгээр юм болов гэж ойлгодог. Бас ингээд яриад байхаар агарын чанарын стандарт агарын чанарын индекс энэ юмнуудаа бас хооронд нь ялгахгүй бодисуудаа бас хооронд нь хойлох гэх мэт ийм асуудлууд аюул гарч байгаа учраас бас ийм ерөнхий суур мэдээлэл бол чухал хэрэгтэй юм болов гэж за хүүгнийхээ үднэс болоод би ингээд бодд юм аа. За тэгээд ерөнхийдөө энд бол агарын бохирдол гэж юу вэ? Агарын бохирдол нөлөөлөх хүчин зүйлүүд. За тэгээ их усруу цагуурын хүчин зүйл, температурын нөөц салхи, фото химийн урвал гэдэг ингээд дүгнэлт гэсэн ийм ерөнхий агуулгатай. Тэгэхээр зарим нь бол одоо юу товч дурдаад явна. Ингээд миний дараа хоёр илтгэл байгаа учраас энэ хоёр илтгэл дээр бол ерөнхийдөө энэ их усруу энэ тойрон талаарх мэдээллүүд ингээд орох байгаа. За тэгээд энэ дээр зүгээр юу нөгөө нэг илтгэл нь энэ юундаар тавигдах учраас бас юм гол одоо агарын бохирдол гэж юу юм бэ гэдгийг одоо жишээл агарын тухай хуульд ингэж хуульчлаад заагаад өгсөн байна. Хүрээлэн байгаа агаар шууд хаягдсан эсвэл физик химийн үр дүнд шинээр үүсч бий болсон бохирдуулах бодисын агуулмж агарын чанараас тас хэтэрхийг агарын бохирдол гэж хэлнэ гэх мэтлэнгээр за эднэрийг болоод би ингээд юундаар хүмүүст ингээд ойлголттой хүүднээс яг хууль дээр заасан юугаар нь ингээд бол тавигдсан байж байгаа. За тэгээд энэ агарын бохирдлын талаарх судалгааг яагаад хийх ёстой юм бэ гэвэл энэ агарын бохирдлын судалгааны эцсийн үр дүн бол энэ агарын чанарын менежмент хийхэд маш чухал үүрэг гүйцэтгэж явах ёстой. За тэгээд энэ агарын чанарын менежментийн үе шат нь бол ингээд одоо олон улсад хүлээн зөвшөөрснөөр мониторинг инвентор загварчлал үнэлгээ төлөвлөлт гэсэн гурван үе шатыг ингээд дамжиж явж явах ёстой. За мониторинг инвенторийн талаар бол дараагийн хоёр илтгэгч тус тусад нь ярина. Загварчлалыг болоод ерөнхийдөө агарын бохирдлын инвентор бол мониторингийн мэдээллийг ашиглаад цаашдын төлөвлөлт хийхэд дараа агарын бохирдлын тархалт ямар байна уу? За энэ агарын бохирдол цаашдаа яаж өөрчлөгдөх гэх мэт энэ ирээдүйн агарын бохирдлын төлөв байдлыг үнэлэхэд бол ингээд чухал үр дүнтэй зүйл байгаа. Энэ загварчлалын талаар бол манай хүрээлэн одоо манай хэлтэс бол ерөнхийдөө агарын бохирдлын прогноз хийх чиглэл рүү бас ерөнхийдөө ингээд ажиллаж эхэлж байгаа. Тэгэхээр зэрэг энэ бол юуны дараагийн одоо энэ судалгааны ажлын нэлээд наривчлсан ингээд шат байгаа. За тэгээд агаарт ингээд агарын чанарт нөлөөлж байгаа бодисуудыг бол ингээд агаар бохирдуулах бодис хүлэмжийн хийгээд ерөнхийдөө ингээд хоёр ангилж яадаг. За тэгээд агаар бохирдуулах бодисуудад болохоор зэрэг одоо тоос тоосонцор тэгээ нөгөө 12 12.5 гэх тийм ээ. Тэгээд 10 микрометроос бага гудамжтай 2.1 микрометроос авалтай. Тэгээд азотын давхар эсвэл хүрлэг хий, тэгээ угаарын хий, газар орчмын озон ордог. За энэ газар орчмын озоныг болохоор нэг стратосферийн озонтой андуураад байдаг. Стратосферийн озон бол угаасаа тэндээ нөгөө китагаан туяаг шүүж байгаа ингээд китагаан туяаны аюулаас хүн төрөлхтнийг хамгаалж байгаа ийм озон байдаг. Газар орчмын озон бол энэ хоёр ялгарсны дараагаар нөгөө өдөр юу фотохимийн үр дүнд үүсэж байгаа энэ болохоор зэрэг хортой озон байгаа. Тэгэхээр зэрэг энэ озоныг бас хооронд нь ялгаж ойлгох хэрэгтэй. За хүлэмжийн хий гэдэгт нь болохоор зэрэг за юу CO2 метан тэгээд азотлог эсэл гэж нэрлэдэг. N2O нь болохоор зэрэг юу хүлэмжийн хийдэ ордог. Тэгээд SF6
гэх мэтлэнгийн энэ хийнүүд бол ингээд хөдөлмжийн хийнд ордог байгаа. За тэгээ эднэрийн ерөнхийдөө одоо нөгөө нэг юу нөлөөлөл нь ямар байдгийм бэ гэхээр зэрэг хөдөлмжийн хийн болохоор зэрэг ерөнхийдөө уур амьсгалын өөрчлөлт одоо дэлхийн тулгарл гэдэг юмд бол гол өрөг гүйцэтгэхэд ингээд явж байгаа. Тэгээд агаар мандалд гараад агаар мандалд ингээд оршин тогтнох хугацаа бол маш удаантай байдаг. Энэ бохирдуулагч хийнүүд болохоор зэрэг маш богино хугацаанд ялгараад бас агаарт байх хугацаа богинохон химийн уралд орно. Бас нөгөө ундлаар ингээд доошоогоо унана. Тэгээд хүний эрүүл мэндэд шууд нөлөөлдөг ийм хортой тэгээд ийм богино хугацаатай. За энэний одоо жишээлбэл үзүүлж байгаа эффект нь бол одоо хүчлэг тундас үүснэ ингээд уур хүний эрүүл мэндэд нөлөөлөх гэх мэтлэн тэгээд нар аль нь бол ерөнхийдөө түлшний шаталтаас ингээд гарал үүсэл нь бол нэг ойролцоо байдаг учраас одоо сүүлийн үед энэ хөдөлмжийн агаарын бохирдол хоёрыг бол ингээд хамтд нь бас авч үздэг болсон байгаа. За тэгээ энэ дээр энэс цааш нь бол энэ агаар бохирдуулах бодисууд ямар шин чанартай байд юм бэ гэдэг одоо энэ дээр дурдсан бодисуудын шин чанаруудыг бол энэ дээр ингээд дурдсан байгаа. За ерөнхийдөө тэр нөгөө нэг одоо олон улсын хэмжээнд ингээд яваад байдаг тэр дээдлийн нэг зураг байгаа. Энэ зураг тэр PM10 гэдэг юм чи ямар нарийн шиглэгтэй байдаг юм бэ гэдгийг харуулсан энэ зураг байгаа. Одоо хүний тэр бүдүүн юу мод шиг юм нь болохоор хүний усны нэг ширхэг байгаа. Хүний усны нэг ширхэг бол ойролцоогоор 50 микрометрийн хэмжээтэй байдаг гэж байгаа. Тэгэнгүүт нь одоо 10 микрометр гэдэг чинь хүний усыг ингээд голоор нь 5 хуваасны нэг шиг ийм хэмжээтэй гэхээр ийм жижигхэн. Тэгэнгүүтээ тэрийг 4 хуваасны нэг шиг гэхээр PM2.5 тэр юм юу ч байгаа. Тэгээд нөгөө PM10 чинь болохоор coarse particles гэдэг байдаг тий. Нөгөөх нь fine particles гэхээр зэрэг бүр ингээд нөгөө юугаар харах юм бол нөгөө нэг ширхэглэгтэй гурил ширхэггүй гурил шиг одоо тийм юутай гэсэн үг. Тэгээд нөгөө нэг энийг болохоор зэрэг нөгөө нэг тийм диаметртай гэдэг. Тэгэнгүүтээ нөгөө юу агаарт байгаа энэ аэрозол чи яг бүгд ийм бөөрөнхий байхгүй. Тэгээ ерөнхийдөө одоо ийм хэлбэртэй өнөөдөр ингээ бөөрөнхий болгоод үзэх юм бол ерөнхийдөө дунджаар ийм диаметртай болно гэсэн үг. Тэгээд ийм учраас энэ диаметрыг бол аэродинамик диаметр гэж хэлдэг байгаа. За тэгэнгүүт нь тэр доор болохоор зэрэг яг нөгөө нэг хотын хувь жишээлбэл одоо нөгөө нэг шаталтын улмаас ялгарч байгаа бохирдуулагч бодисуудыг ингээ харуулсан байна. За тэгээ энэ дээр тийм бодис тийм юутай гэдэг нэг уншаад байх нь юу байх энэ дараа нь ингээд сонирхсан хүмүүс байвал яхадгүй. За тэгээд агаарын бохирдолд гол нөлөөлөх хүчин зүйлүүд нь юу юм бэ гэхээр зэрэг за хамгийн нэгдүгээр их ус өрөө тийм ээ. Их ус өрөө. За их ус өрөөд юу гэхээр зэрэг одоо шууд нөгөө нэг түлж түлээд ч юм уу ямар нэгэн байдлаар ингээд газар ухаатар ч юм уу шороотоос босгож байгаа. За галтуудын дэлбэрэлт ч юм уу гэх мэтлэнгийн ингээд байгалийн болон одоо хүний үйл ажиллагаатай үүсэж байгаа ингээд их ус өрөөд байдаг. За газар зүүн байршил нь болохоор тухайн газар нутгийн онцлог. За одоо жишээлбэл талдаар байж байгаа газар гал түлхэхэд ямар байх вэ? Уудын мухард очиод гал түлхэхэд ямар байх вэ тий? Гэх мэтлэн газар зүүн байршлаараа бодоод нэг агаарт ялгарсан энэ бохирдуулагч бодисууд хэр удаан агаарт тогтох юм бэ гэдгийг ингээд шалтгаалдаг. За жишээлбэл тэр зурган дээр жишээлбэл Улаанбаатарт нөгөө нэг агаарт ялгарч байгаа өвлийн уйлралд за энэ болохоор зэрэг нөгөө бүр өмнөх юуны одоо энэ сайжруулалтын төвч түлээг байх уу нүүрс төвч явах үеийн зураг ингээд тас арын юм нүүрсэн дотор бид нар ингээд амьдарч байсан байна. За тэгээ нөгөөх нь болохоор зэрэг цагуурын хүчин зүйлүүд. За нэгдүгээр болохоор агаар мандлын одоо тогтворшил. За тогтвортой байна уу тогтворгүй. Агаар хэр тогтвортой байна гэдэг чинь одоо ингээ босоо хөдөлгөөн багтаа хэвтэй шилжилт багтаа юм байна гэсэн үг шүү дээ. Ийм үед яг агаарын бохирдол бол улам нэмэгддэг. Нэмэгдэнэ гэдэг нь юу гэхээр зэрэг нэмээд ялгараад байгаа юм агаартай нэмээд хөрмөцлөгдөд байна гэсэн үг. Тогтворгуудаа салхитай ч юм уу босоо хөдөлгөөнтэй турбулент хөдөлгөөн их байгаа үед яг агаар хөрмөцлөгдсөн энэ бохирдол бол шилжээд явна. Шилжээд явна нэг бол дээшээ ингээд хөөрөөд явна. За салхины хурд ихсэх юм бол бас энэ юу ч нэгээд шилжээд явна. Салхи багтаа тохиолдол бас агаар тогтвортой ингээд байж гэн гэсэн үг. За тэгээд нөгөөх нь болохоор зэрэг температурын инверс байгаа. За инверс хүчтэй үед бол агаарын бохирдол буш удаа хадгалагдана. За инверс багтаа тохиолдол бол яг нөгөө босоо хөдөлгөөн нэмэгдээд дээшээ хөөрөөд явна гэсэн үг. За газрын гадаргын хөрөлт нэмэгдээд байх юм бол өшөө инверсийн түвшин нэмэгдээд байна гэсэн үг. Энэ бохирдол бүр удаа хугацаанд ингээд байх. За өшөө тэнгэр цэлмэг байх гэдэг нь болохоор зэрэг яг үхээр зэрэг нөгөө гадрын газаргаас авдаж байгаа цацрагийн хэмжээ бол ингээд шууд ингээд явчих учраас бас нөгөө цэлмэг байгаа үед аюу хүүтэн байдаг гэсэн утгаараа ийм оруулсан байгаа. За тэгээ их ус өрөөдийг бол тэртээ тэргөө бүгдээрээ мэдж байгаа. За тэгээд энэ Улаанбаатарын хувьд бол нөгөө гэр хороолол хэдэн цахилгаан станц ингээд
автомашин гол үүсвэр болж байна гэдэг. Одоо энэ дээр манайд болохоор энэ агаар амь хөдөлгөөний маш том их үүсвэр болж байгаа юм. Энэ говийн бүс болохоор уул уурхай асуудал. За ингээд энэ open mining гэдэг даамаа нөгөө нэг ил тэсэлгээ явуулдаг. Тэгээд энийг ачдаг, тээвэрлэдэг. Тэгээ нөгөө курсны хилэгдэл эвдрэл тэгээ салхи шуурхтай үед бол энэ тоош орооны хэмжээ бол асар их нэмэгдэж байгаа. За байгаль болохоор зэрэг яг өгөхөр зэрэг одоо байгалийн хүний ч гэж үздэг байгаа зүйл үед энэ ойн төмөр тий ойн төмөр бол ингээд агаарт маш их бохирдол гаргаж байгаа. За тэгээд нөгөө нэг юуны галтуудын дэлбэрэлт гэх мэтлэнгээр тий тэгээд нөгөө юугаа болохоор зэрэг ингээд нөгөө байгалийн тэгээд талбай их усур талбай гэдэг нь одоо жишээлбэл энэ дээр юу гэхээр зэрэг одоо валын хашаа хорооч гэх юм уу тий ингээд том талбайгаар авч байгаа. Одоо манайх одоо ингээд Улаанбаатар гэр хорооллыг талбай их усүр гэж аваад байгаа ш. Ингээд өөрчлөгдөхгүйгээр байнгын бохирдол ядгаруулаа байж идэг. За одоо суурийн их усүр гэдэг дээр нь болохоор юм том хэмжээний цэцлэг стан ч юм уу том үйлдвэр тий. За нөгөөх нь болохоор хөдөлгөөний төвөр нь болохоор зэрэг одоо машин техник хөдлөл өгж яадаг юм юу байна. За агаарт бол ингээд юуны онгоцсууд байна гэх мэтлэнгийн энэ бүх төрлийн хөдөлгөөний төвөр ингээд ялгаруулж байгаа юмнууд ингээд орж идэг. За энэ бодвол тэгээд хүн болгонд ойлгомжтой. За жишээд одоо газар зүйн байршил яаж нөлөөлж байна? Жишээд Улаанбаатар хот болохоор зэрэг яг хав ингээд 4 уулын дунд яг голын хөндийг байрлаж идэг. Тэгээд 4 уул нь болохоор зэрэг яг ингээд ерөнхийдөө ингээд салхинаас бодогтлоод тэгээд голын хөндөд байдаг учраас энд их хэмжээний хүүт өрөмтлөгдөж идэг. Тэгээд голын нөлөөлөл байна. Эннээс болоод яг агаарын бохирдол тогтвортой энэ хавьдаа ингээд эргэлдээд ингээд байж идэм юм. За тэгээд цагуурын хүчин зүйлүүдэд юу авах вэ гэхээр зэрэг одоо нэгдүгээр болохоор зэрэг юу инверс байдаг. За инверс гэдэг нь юу юм гэхээр зэрэг ерөнхийдөө агаар мандлын температур бол одоо дээшээгээ ийм хуваарлалтаар явж идэг. За бидний хилээд байсан нэг озоны үе давхраг гэх тээ энэ болохоор зэрэг нөгөө нэг давхраад мандлын озон байж байгаа энэ нөгөө хитайгаан туяаг шүүж идэг. За энэ процессын үр дүнд энд бол дулаан ялгараад энэ озоны үе давхрагын бол ингээд дулаан байдаг. Тэгтэл газрын гадаргаас энэ үе давхраг хүртэл болоод яг уу гэхээр зэрэг ерөнхийдөө температур ингээ буураад байх ёстой. Тэгэнгүүт нь газрын гадаргадаар хит хөрөлт болсны улмаас яг уу гэхээр зэрэг газрын гадаргадаар илүү хөөрхөн болчдөг. Тэгээ ингээ газрын гадаргаас дээшээ явж байтал энэ дээдлээ ингээд дулаан үе давхраг үүсээд ингээд дахиад нөгөө нэг яг энэ байгалийн процессор эн чинь ингээд явдаг. Тэгэнгүүт нь эннээсээ доош яг уу гэхээр зэрэг агаарын бохирдол дээшээ нэвтэрч гарч чадахгүй энэ хэсэгтээ хуримтлагдж яадаг. За энийг болохоор зэрэг температурын инверсийн нөлөө гэдэг хэлээд байгаа. За жишээлбэл энэ дээр ингээд температур за хэвийн нөхцөл бол ингээд агаар доотлолтоо дулаан ягаад гэвэл энэ чинь газрын гадаргадаар ирээд газрын гадарга халахаар зэрэг энэ дээшээ агаарч нь ингээд дулаацаад ингээд доотлолтоо дулаахан дээшээ ингээд хөрөө явж явах хэвээр. Тэгэнгүүт нь за инверс үүссэн тохиолдолд болохоор зэрэг яах нь ингээд доотлолтоо хөвтөн ингээд дунд нь болохоор зэрэг ийм дулаан үе давхраг үүсээд дахиад ингээд энэс цаашаа ингээд байгалахаар явах нэ. Тэгэнгүүт нь одоо нөгөө энэ ядгалсан юмнууд чи яг энэ хавьд ингээд хадгалагдаад байдаг. За тэгээ энэ чиглэлээр ингээд хийсэн судалгаануудыг авах за инверс бодвол ингээд өдрийн турш тогтдог ч гэсэн хоногийн юм явцтай байдгаа гэдэг энэ их сургуулийн эрдэнэс докторийн юм гаргасан юм байна. За энэ дээр яг өгөхөр зэрэг энэ эрдэмтдийн хийсэн судалгаагаар бол за уулархаг нутагт энэ инверсийн хоногийн явц юм байд юм аа. Голын хөндийн газар бол ийм байд юм аа гэд ингээд гаргасан байгаа юм. За тэгээд энийг бол манай юундаар ингээд харьцуулаад үзэхээр зэрэг ерөнхийдөө болохоор зэрэг манай юу максимум одоо эрчимшил одоо нөгөө нэг температурын инверсийн температур дээр доод хилийн зөөрөө хамгийн их нь бол өглөөний 8 цагтаар үүсдэг бодвол за одоо оройных нь болохоор зэрэг юу яах вэ гэхээр зэрэг оройны 8 цаг хавцаа ингээд үүсдэг ийм зүй тогтол ажиглагдсан байгаа юм. Тэгэнгүүтээ за энэ дээр яах вэ гэхээр зэрэг манайх нэг энэ хоёр дор ингээд ажилт хийдэг учраас энэ ажиглалтын мэдээнүүдээ ашиглаж ингэж за тэгээ өвлийн удирдлын инверсийн зузаан энэ янтикаметр гэж зүүнэд тэндэг тавьсан байх шүү. Инверсийн зузаан одоо энэ метраар хэдэн метр хүрдэм бэ гэд. За ингээд сар болгоны одоо 13 оноос эхлээд 19 он хүртэл сар болгоны хамгийн максимум утгуудыг ингээд аваад үзэхээр инверс хамгийн зузаандаа 1401.4 км хүрдэг юм байна. Тэгэхдээ дунджаар болоод яг үхээр зэрэг нэг дунджаар өвлийнхөө удиралд 500-аас 600 метр орчим инверси хүрдэм байна. За тэгэнгүүт нь энэ инверсийн зузаан ийм их байгаад ямар тохиолдолд вэхээр зэрэг энэ температур бол 30 градус ерөнхийдөө дагаж хөөтсөн тохиолдолд инверсийн зузаан бол ерөнхийдөө ийм их гарсан байгаа.
За тэгээд нөгөө нэг юу нэг инверсийн эрчимшил гэдгээ болохоор зэрэг юу гарах вэ гэхээр дээд доод хэлийнхаа температурын зөрөөгөөр явдаг байгаа. За тэгээд тэр температурынх нь инверси хамгийн эрчимшил гэхээр зэрэг одоо жишээлбэл ингээд 15 градус нэг сард 15-аас 20 градусаар хүрэхгүй 15-аас 18 градус ингээд үржижсэн байгаа. За тэгээд дундаж нь болох юм бол ерөнхийдөө нэг 6-аас 8 градус орчим юм байгаад байгаа юм. Тэгээд өвлийн саруудад одоо жишээлбэл 1-2 сар 11 12 сарыг бол өвлийн саруудад ингэж аваад тэгээд ерөнхийдөө яг хөө цагаагаар нөхцөл юу ингээд төсөөтэй байдаг. Тэгээд нөгөө нэг галгааны хугацаа ч гэсэн ойролцоо байдаг учраас ингээд авсан байгаа. За тэгэнгүүт энэ хөхүүд нь болохоор зэрэг дундаж температурууд байна. Дундаж температурууд бол зарим үед 11 сард бол нэлээ дулаахан байгаад байгаа ийм юмнууд байгаа. За тэгээд температурын инверс болон зузааныг ингээд аваад үзэхээр энэ хоёр бол ерөнхийдөө ингээд шууд хамааралтай. За зузаан ихсгээр энэ температурын эрчимшил бол ерөнхийдөө ингээд ихсэж байгаа ийм хандлагууд гарсан байгаа. За тэгээд энэ температурын сар болгоны дундаж эрчимшил ингээд өглөө орой өдөржингөө энэ чинь шөнийн процесс өдрийн процесс хоёр өөр процесс яваад өнгөрч байгаа учраас өглөө оройгоор нь ингээд харьцуулсан байгаа. За тэгэхээр оройных бол ерөнхийдөө өглөөнийхоос бага байдаг. За тэгээд нэгдүгээр сард бол энэ эрчимшил бол хамгийн өндөр. За нэг 8 градус арай хүрэхгүй. За оройдоо бол 4 градус орчимтой юм байдаг. За инверсийн зузаан болохоор зэрэг ойролцоогоор бол сарын дунджаар ингээд аваад үзэхээс нэг дээдлэн 420 30 хүрч байгаа нэг сарда. За тэгээд ерөнхийдөө нэг юу 300-аас 400-ийн хооронд ингээд байгаа даа. За тэгээд одоо инверсийн давтагдлын одоо юу эрчимшлийн давтагдлын за 100 метраас бага басан ингээд одоо 800-аас их байсан гэд ингээд аваад үзэхэд 100 метраас бага басан тохиолдолд бол ингээд орой 20 цагийн инверсээр бол нэлээд тохиолдолтой байгаа. Тэгээд энэ 300 орчимдэр бол инверси бас нэлээд өндөр утга гарч байгаа. За тэгээд бас 800-аас их байсан тохиолдол бодвол бас өглөөд нэлээд ажиглагдсан байгаа. За энэ болохоор дундаж зузааны авсан. За энэ дээр болохоор зэрэг одоо тэгээд нөгөө тэд 100-аас бага байхад дунджаар бохирдсон хэд байсан 800-аас их байхад тэгээд ингэж аваад энэ инверсийнхаа зузаанаар ингээд авахд бол ерөнхийдөө инверсийн зузаан нэмэгдэж тусмаа агаарын бохирдол бол ингээд нэмэгдэж байгаа юм ерөнхий тузур гаргаж байгаа. За энэ дээр нь болохоор зэрэг доотлох дор нь болохоор за энэ нэг станц болгоноор ингээд ялгаад харуулсан байна. За энэ дээр яг нөгөө нэг ерөнхийдөө юуны инверсийн эрчимшлээ болохоор зэрэг ингээд нөгөө нэг ирэмблээд болгоцсон байгаа улаан шугамны эрчимшил нь байгаа. За тэгээд энэ бус нь болохоор агаарын бохирдол ингээд харахаар зэрэг эрчимшил өндөр байхад бол ерөнхийдөө агаарын бохирдол их. За энийг дагаад энэ ерөнхийдөө энэ нөгөө нэг эрчимшил биш энэ нөгөө зузаан инверсийн зузаан өндөр байхад тэгэнгүүт нь ингээд эрчимшлийг харахаар бас ерөнхийдөө өндөр байхад энэ юу агаарын бохирдол бол аль аль нь их байхад бол ингээд их байгаад. За тэгээ энэ дээр болохоор ерөнхийдөө нөгөө нэг юу тусгаалсан судалгаа маягийн юм ингэж хийсэн. За энэ дээр юуг авсан бэхээр зэрэг ерөнхийдөө манайхны нөгөө нэг агаарын бохирдлыг ерөнхийдөө ингээд төлөөлөлөд авахд энэ мэдээ нь бол хамгийн тохиромжтой байдаг. Улаанбаатар 500 айлын дэдэг станцын мэдээг аваад энэ дээр 400 микрометроос давсан ийм тохиолдлуудыг за 20 цагийн мэдээн дээр ингээд авсан байгаа. За ингэнгүүтээ одоо энэ 3 станцыг аваад 3 станц дараа болохоор зэрэг хамгийн их бохирдолтой байсан үеийн энэ цаг агаарын зургийг ингээд авсан. За ингээд Улаанбаатар энэ байна. Энэ дээр ингээд харахаар зэрэг өндрийн салхи бол маш бага. Ерөнхийдөө ингээд баруун хойноос чиглэсэн. За газартаа бол ингээд антициклонтой. Энэ зургнууд нэг сайн тодорхойлох. Тэгээд яг даралт ингээд даралтыг аваад үзэх юм бол ерөнхийдөө даралт буурж байгаад ингээд дахиад одоо ингээд нөгөө нэг өсөх шат руугаа орсон. Яг бол одоо энэ даралт чинь ингээд ирэх учраас орсон ийм үеуд дээр бол ингээд максимум бохирдлууд ингээд таарсан байгаа. За тэгээд энэний юуг нь аваад үзэх юм бол инверсийн зузаан бол ойролцоогоор 600 м орчим. За эрчимчлэл нь болохоор ингээд 8 градус байсан. За тэгээд салхины хурд бол ингээд 0-1 м/сек
чиглэл одоо тогтвортой биш 0-1 м/сек одоо нэг чиглэл яг нэг орон нутгийн онцлогоос хамаарсан юм салхины чиглэлийн байгаа учраас за тэгээд ерөнхийдөө агаар тогтвортой нөгөө баруун хойдын хүүтэн төрөлттэй тэгээ өндрийн даралтай орон бол суул байсан газартаа юм хүчтэй циклонтой ийм үе ингээд таарсан байна. За ийм үед бол энэ максимум бохирдлоо. Гэхдээ өвлийн улиралд болохоор зэрэг өвлөөс инверс тогтсон ингээд агаарын бохирдол эхэлсэн цагаас хойш энэ хурд тундс орж нэг бол салхи шуурга гараагүй бол агаарын бохирдол ингээд тогтвортой их байгаа. Гэхдээ энэ дээр нөгөө нэг бүр их амар бохирдсон тохиолдлууд ерөнхийдөө ямар гэдэг зүгээр энэ бол нэг жишээ шүү. Тэгээ бүгдийг нэг төлөвлөж байгаа юм биш. За тэгээ салхины чиглэлийг болохоор зэрэг яах вэ гэхээр зэрэг өвөл зунаар нь ингээд аваад үзэхээр зэрэг салхины чиглэл болвол ингээд хоногийн турш солигдож яадаг. За жишээлбэл одоо энэ зүгээр ургах наранд ингээд төлөөлөлөө манайх нөгөө нэг юуны фон юу станц гэж аваад байгаа байдаг учраас энэний ерөнхий ингээд салхиных нь зөвчгийг ингээд авчихсан байгаа. Тэгэнгүүт нь өглөө болохоор зэрэг яах нь 110-аас 135 градус ингээд энэ нь эргээд тэгээд 9-өөс 12 цагийн хооронд болохоор энэ баруун хоошоо эргээд за тэгээд 1-ээс 9 цагийн хооронд болохоор зэрэг баруун хойноос энд байж байгаа. Тэгээд ороод 10-аас 1 цагийн хооронд болохоор зэрэг ингэж буцаад эргээд нөгөө салхиных нь ингээд чиглэл нь өөрчлөгддөг. За өвөл болохоор энэ болохоор зэрэг зүгнийх нь давтагдал хിവэрэ байгаад за энэ дээр болохоор зэрэг өглөө 4-6 цагийн хооронд бол ингээд 200-аас 315 орж ирсэн байгаа. За тэгээд юу болвол бас ижил ингээд салхин ингээд эргэж байгаа. Тийм учраас бол энэ салхины юунд бол одоо нөгөө хэдэн хувьд нэг жин үгээр нөгөө давмгаалж байгаа зөв чигээр ингээд аваад үзсэн байгаа. Тэгэхээр салхи бол ингээд тогтвортой биш ингээд байнгын нөгөө хоногийн явцаараа ингээд өвөл зун удирлаас шалтгаалаад салхин ингээд өөрчлөгдөж идэв юм байна. За одоо энэ дээр тэгэл салхины хоногийн өөрчлөлтийг дагаад нөгөө нэг агаарын бохирдол нь яаж өөрчлөгдөж идэв юм бэ гэд одоо энэ O2-ын хувьд азотын давхар эслийн хувьд ингээд аваад үзэхээр зэрэг за одоо нөгөө нэг энэ салхины чиглэлүүд нь ингээд байна. За энэ болохоор зэрэг бохирдлын хэмжээ байна. Энэ болохоор өвлийн улиралд энэ болохоор зуны улиралд те. За тэгээ энэ дээрээс бол өвөл зуны улирлын агаарын бохирдлын ялгааг ингээд харж болж болно. За тэгэнгүүтээ одоо нэг салхины чиглэлээс хамаарат энэ салхины чиглэлээс хамаарат агаарын бохирдол яаж өөрчлөгдөж байна вэ гэхээр зэрэг одоо жишээлбэл яг салхины чиглэлийг хөвсүр тал ойрхон их хөвсүр талаас байх юм бол энэ бохирдлын хэмжээ чинь их байх ёстой. Тэгээд одоо дээр нь бас нэг баашин барилга гууны чинь нөлөөнүүд ороод ингээд зарим чиглэл дээр салхины давтагдал гарахгүй ийм юмнууд гарч байгаа. Тэгэхээр зэрэг энэ салхины чиглэл гэдэг юм бол агаарын бохирдолд маш чухал нөлөөтэй юм аа. За энэ дээр болохоор зэрэг газар орчмын озоныг авсан. Яагаад гэвэл нөгөө нэг өдөр нар гарахаар NO2 чинь задраад тэгээд газар орчмын озон уусдаг учраас юуных нь озоны хэмжээ бол ерөнхийдөө зуны улиралд их байдаг. За тэгээд энэ ерөнхий төвдөрхийг харуулсан. За энэ болохоор зэрэг бас яг салхиныхаа чиглэлээр ингээд эргэж байгаа. За тэгээд энэ дээр болохоор зөв угаарын юу CO. За CO-гийн үед бас өвөл зунаар ингээд нөгөө нэг энэ болохоор зэрэг ерөнхий бас нөгөө нэг салхиныхаа үндсэн давтагдж байгаа зөв чигээр ингээд гаргасан байгаа. Тэгээд энэ дээр ингээд өвөл зуны одоо энэ агуулмж нь бол ерөнхийдөө яг нэг утган дараа байгаа учраас агуулмж нь ингээд байна. За энэ дээр болохоор зэрэг агаарын бохирдол PM 2.5 одоо хөхрлөг хийг гол нь нөгөө нэг өвлийн түвшний шидэлтэй холбоотой гол үүсэт байгаа хийнүүдийг ингээд 4 удирлаар харуулсан байгаа. За салхиныхын зүг урдтай тэгээд ерөнхийд гэсэн. За тэгээд одоо агаарын бохирдолд нөлөөж байгаа нөгөө нэг хүчин зүйл нэг бол одоо нөгөө нэг фотохими оруулж байгаа шүү дээ. Өдөр ингээд нар гарангуут нь яг үхээр зэрэг агаарт ялгарсан байж байгаа. NO2 чинь яг үхээр нар гарахаар ингээд одоор нэмэх нь нэг хүчил төрөгч болоо. Энэ ингээд агаарт хүчил төрөгч байгаа нэгдэнгүүтээ ингээд озон үсээ явчихдаг. За тэгэнгүүт нь орой болоод ирэхээр энэ озон нэргэж задраад энэ NO-тойгоо нийлээд дахиад NO2 ингээд O2 болоод энэ уруул бол ингээд эргээд байдаг. За энэ уруулын үр дүн болохоор зэрэг яг хөө зэрэг энэ графиктаар харж байна. За өвөл зунаараа ингээд өвлийн улиралд болохоор яг хөө нөгөө нэг их усүр ихтэй учраас NO2-ын хэмжээ чинь их байна. Тэгвэл өдрийн цагтаа болохоор NO2-ын хэмжээ чинь буураад эсэргээр озоных нь хэмжээ нэмэгдчихдэг. За озоны хэмжээ бодоод яг нөгөө нэг юуны нарны цацрагийн эрчим шилтэй холбоотойгоор өвлийн улиралдаа буураад
зуны удирдлагаа одоо энэ урууд идэвхтэй байдаг учраас ингээд зуны удирдлагаа ихсдэг. За тэгээд энэ дээр болохоор зэрэг за одоо энэ NOx ч болохоор NOx гэдэг нь болохоор зэрэг NO2 дээр нэмэх нь NO гэсэн энэ хоёр юу бодисын нийлбэрээр явдаг. За тэгээд энэ нийлбэрийг энэ озон NO2 энэ уруулууд ингээд хоорондоо яаж шилждэг юм бэ гэдгийг одоо энэ дээр ингээд харуулсан байгаа. За жишээлбэл NO2-ын хэмжээ ингээд буурлахад озоны хэмжээ бол ингээд ихснэ. За тэгээд энэ дээр болохоор зэрэг потенциал озон гэж юмыг бол энэ нэг судалгаа хийхэд энэ гол нь ашигладаг. За энэ дээр болохоор зэрэг юу ах вэ? Потенциал озон гэдэг нь юу ах вэ гэхээр зэрэг потенциал озон гэдэг нь болохоор зэрэг озон дор нэмэх нь агаарт байж байгаа NO2-ын хэмжээ. За тэгээд тэрийг үржүүлэх нь одоо энэ нэг агаар мандалд одоо шууд ялгараад хэдийн хэмжээтэй ингээд үлддэг юм бэ гэдэг ийм коэффициентээр ингээд үржүүлээд тэгээд энэ болохоор зэрэг NOx-ийн хэмжээг үржүүлээд энийг хасгаар зэрэг за ийм хэмжээний л озон үүсэх боломжтой байна агаар мандалд гэдэг юм байгаа. Тэгээ энэ болохоор зэрэг Японы хувьд болохоор ингээд 0.1 гэдэг ингээд тоосд юм байлээ. За энийг болохоор зэрэг юу яах вэ гэхээр зэрэг нөгөө нэг юу NO2 NOx-ийн харьцаагаар ингэж тоосч жоод гаргадаг. За энэ бол тэгээд манай хувьд болохоор 0.2 буюу одоо нөгөө нэг 0.2% нь шууд ингээд нөгөө нэг NO2 болоод ингээд ялгараад агаар тогтвортой байдаг юм байна гэд. За энийг юугаар ингээд Японы болохоор 0.1 10% гэхээр зэрэг яг үгээр энэ нөгөө нэг түлшний цэвэр шаталт юунаас хамаарат юм байдаг юм а гэд би Японд тогтоо хийжсэн судалгааны энэ юу байгаа. За тэгэнгүүтээ заавал ерөнхийдөө одоо ингээд нөгөө нэг товч танилцуулахад миний танилцуулах юм байгаа. За тэгээд энэ дээр болохоор зэрэг за Улаанбаатар хотын агаарын бохирдлын гол шалтгаан нь бол угаасаа өвлийн улирд их хэмжээний төлж тааж байгаатай холбоотойгоор энэ бол үүсэж байгаа. За тэгээд түүнд нөлөөж байгаа хүчин зүйл нь болохоор зэрэг нэгдүгээр газар зүйн байрлал энэ дөрвөн уулын дунд байрлсан. За цагаагаар нөхцөл болоод нөлөөлж байна. Тэгээд өвлийн улирд болохоор ингээд тогтвортой антициклон байрлцдаг. Тэгээд нөгөө сайтлах багтаа ийм байдаг учраас энэ хүчтэй инверс үүсчдэг учраас агаарын бохирдол ингээд зөөгдөх боломж байхгүй ингээд агаартаа тогтчихэд юм аа. За тэгээд бид нар бол энэ байгаль цаг агаарын нөхцөлийг өөрчлөх боломж байхгүй учраас одоо зөвхөн их усрүүдэд л анхаарлаа хандуулж агаарын бохирдлоо бууруулах ийм л ёстой юм гэж за миний хувьд бодож байна. За тэгээд энэ дээр болохоор зэрэг би ингээд нэг өөрийнхөө хэвлүүлсэн юмнуудын жагсаалтыг бас хүн сонирхож энэ дээр хийсэн юмнуудыг эдгээр дээр хэвлүүлсэн байгаа учраас харах хүн байвал хараарай гэдэг энийг тавьсан байж байгаа. За тэг анхаарал тавьсанд баярлалаа. За баярлалаа. Асуух асуулт байвал чөлөөтэй шүү. Манайхаа асуух асуулт байвал асуугаарай. За асуух асуулт байхгүй тий. За. Одоо тэр нарийн судалгааг бол нэг олон жилийн мэдээлэлтэй тэр хотчлт ямар байсан юугаар нь тооцоолж байх та. Гэхдээ одоо бас ерөнхийдөө нөгөө нэг юунаас одоо нөгөө гадгааны үед чинь ингээд агаарын бохирдол мөрлийн бүтнээс шингээлт ихсэх багасах юмнууд бол хотчлтын нөлөө бол байгаа байх гэж бодож байна. Бол яг тэгж тооцсон байна уугүй юу гэдэг юм бол судалж үзсэн юм байхгүй. Нэг 2-3 жил сүүлийн үед бол ерөөсөө сонирхож хараагүй. Тэгтээ бол нэг дээр үед байдаг шиг тийм хэмжээнд хүртлээ багасх нь бол гайгүй болсон. Тэгээд ягаад гэвэл нөгөө нэг агаарт гарч байгаа нөгөө CFC хийг бодод одоо ерөнхийд нэг хэрэглээ багассан шүү дээ. Тэрний нөлөөгөөр бол энэ юуны нөгөө нөлөөлөл бол ерөнхийдөө багассан гэж үздэг. Тэгтээ сүүлийн жилүүдэд яг ямар байгаа юм бэ гэхээр нөгөө одооны юу нэг шүүн нөгөө нэг бүр өдөр сар сараар бэйф дээр нь тавьсан байдаг. Тэрийг өөрөөсөө хараад зэж болох. Би бол хувьдаа цасан бүргүүлтэй байх тусмаа инверс бүр өндөр байх гэж бодож байна. Ягаад гэвэл нөгөө нэг газрын гадарч шингэж чадахгүй гэрэл чинь буцаад аваад явчихж байгаа учраас газрын газар бүлээсч чадахгүй. Тийм учраас илүү нөлөөтэй байх гэж бодож байна. Би нэг юм асуучих.
Микрофоны сайжруулсан нөө түр ашиглаад наваад жил болчлоо шүү дээ. Тэгээд тэрний өмнө бол нөхцөл байдал маш хүнд байсан. Сайжруулсан түвшний дараагаар огцон бас өөрчлөлт ажиглагдчихсэн шүү дээ. Ер нь бол тэгсэн өнгөрсөн үйл нөгөө яг чинь гинт утааны түвшин нэг айгу нэг юм нэмэгдээд яг нөгөө нүдэнд харагдахуйц саарл утаа Улаанбаатарт нь мэдэгдсэн байхгүй. Тэр яг нөгөө цагуурын нөлөөллөөс нь эсвэл яг нөгөө бохирдогдлагч их үүс нь үнэхээр их түлээд байна гэдэг тайлбарласан ш. Тэр нь үнэн байсан юм бол тэр ямар учиртай юм бол наадах чинь одоо юу яах вэ? За ерөнхийдөө нөгөө нэг агарын сайжруулсан түлж эхэлсний дараагаар бодвол яг үгээр одоо зүгээр ингээд яг бодит байдал дээр ингээд үзэхэрсэн түлшний хэрэглээ бол яг 2 дахин багассан байгаа. 1.2 сая тонн нүүрс Улаанбаатарт хэрэглэдэг байсан бол одоо тэр Улаанбаатарын нийслэлийн тэр хэрэглэсэн түлшийг ухаар зэрэг нэг 600 мянган тонн орчим болсон байгаа байхгүй юу. Тэгээд ягаад гэвэл сайжруулсан түлш чинь маш өндөр илчлэгтэй учраас тэгээд бас нөгөө нэг хэрэглээ багтаа тэгээд юутай тэгээд тэгэнгүүтээ сайжруулсан түлш хэрэглээд эхэлсний дараа энийг ингээд ерөнхийд нь тооцоолоод үзэхээр нөгөө нэг огцом аймаар ийм өндөр концентрацууд ажиглагддаг нь бол бараг 50-60% буурсан. За дунджаар бол 30-40% бол гээд буурсан байсан. За PM 2.5 гэдэг. Энэ чинь гол нь PM 2.5 гэж бууруулах арга хэмжээ гэж бодож байгаа. Ягаад гэвэл нөгөө цэвэршүүлээд бөөнхийдээ шахаад нөгөө нэг гал руу нунтаг нүүрс хийнгүүт нь ингээд агаар цацдаг юм аа бол харьцангуй багассан. Тэгээд ямар ч байсан тэнгэр гигээд ингээд тасаар харагдах байлаа саарл харагддаг болсон шүү дээ. Энэ бол маш том дэвшил гэж үзэж байгаа. Гэхдээ за хөхрөлийн хувьд бол угаасаа энэ юуны нүүрснүүд бол энэ өндөр калорийтой нүүрснүүд нь болохоор зэрэг ерөнхийдөө хөхрөлийн агуулмж арай өндөртэй нүүрснүүд учраас тэгээ шатгаар угаасаа агаарт бүлэг ялгарна. Гэхдээ энэ бол өмнөх хэмжээндээс нэг гэж ихсээг байсан. Одоо сүүлийн жилүүд чинь нөгөө ковидын нөхцөлөөс болоод галбаа мадгаа ингээ өөр болоод бас нөхцөл байдлын чинь дүн шинжилгээ өөр болчихж байгаа байхгүй юу. Тэгээд сая нэг сард болоод ерөнхийдөө агарын бохирдол ихсэн бол тэгвэл нүдэнд харагдлуулсан. Одоо тэгтээ бид нар юу хийхээр зэрэг одоо яг энэ агарын бохирдол ихсэн энэ юунаас болсон юм бэ? Хит их түлнэ гэж бодвол ерөнхийдөө тийм ойлголт бол би тэрийг бодвол ерөнхийдөө хүлээн зөвшөөрөхгүй. Тэгэхдээ одоо агарын яг тухайн үеийн тэр нөхцөл байдал тийм удаан хугацаагаар үргэлжлэхгүй хэд хоног үргэлжилсэн байна уу гэдэг юм одоо ерөнхийдөө тийм үг гэж байгаа. Тэгэхээр зэрэг яг тийм наривч зүг бол хэлж чадахгүй байна л да. Би асуултанд жоохон тайлбарлах гэж яг агарын бохирдлыг бид нар жоохон өөр үзээд байгаа. Нүдэнд үзэгдэх чанар гэдэг бол оптик чанараар илэрхийлэгддэг. Оптик параметрын үзүүлэлтэд тодорхойлогддог гэдэг. Агуулмж эксчен үгүй юу гэдэг бол одоо манай мониторингийн агарын чанарын харуулуудаар хэмжигдэж байгаа концентрацаар хэмжигдэж байгаа. Бид нар нарны тусгалын өнцгөөс хамааруулаад нөгөө агаар мандлын оптик чанараараа янз бүрийн туяаны хугарлуудаас болж өнгө хувирч байгаа энэ оптик чанарыг хортой чанар гинүү, хоруу чанар гинүү айгүй тийм нөгөө миний мэдлэг бас тэрэнд арай хүрэхгүй. Тэр мундаг усууд тэрийг яриад байгаа. Яаж хэмжээд хортой чанар энэ яриад байгаа би мэддэг. Тэгэхээр зөв өөрөөр хэлбэл нарны гэрлийн хугаралтай холбоотойгоор тэр нөгөө оптик чанараар илэрхийлж байгаа өнгөн шинж тэмдгүүд гардаг. Нөгөө талдаа оптик зузаан гэдэг параметрээр хэмжигддэг. Тэр оптикийн чанарыг тэр чанар нь одоо нарныхаа тусгалаас хамааруулаад нарны тусгалын өнцгөөс хамаарад хугарлаар илэрхийлж байгаа янз бүрийн өнгөн дээр нөгөө солонгийн өнгө шиг энэ өнгөнүүд дээр юунд захлаан соромжон долгион шүү дээ чи өөрөө нарны илч гэдэг чинь туяа гэдэг чинь энэ ирж байгаа захлаан соромжон туяаны чинь юу долгион бүрийн юун дээр бол өөрөөр өнгөөр илэрхийлдэг. Тийм учраас миний энэ одоо цаарл цагаан цэнхэр энэ хөх энэ бор энэ чинь нарны гэрлийн туяаны хугарлаар үнэлэгдэж байгаа өнгө байхгүй оптик чанарын өнгө. Нөгөө захлаан соромжон долгионы чинь мууж бүрт өөр ойлгогддог байна. Ойлгож байгаа ойл. Бидний харж байгаа өнгө гэдэг чинь ойлгохын утгаар авч байгаа өнгө байна. Тэгэхээр тэр чинь нөгөө та нар 100 ялангуяа бороо орсны дараа солонгодтоод янз бүр болдог энэ тэр юм чинь яг жинхэнэ оптик шин чанарыг илэрхийлж байгаа. Захлаан соромжон долгионы мужид ажиглагдж байгаа өнгөнүүд. Энэ дээр улсууд бас яг нөгөө юунаас болоод буруу уруу тайлбар буруу ойлголтууд бас нэг хит агарын бохирдол гэдэг утгаар нь буруу ойлгоод ийм мэдээлэлүүд төгдөг л дээ.
Тэгэхээр энийг бол агаар мандлын физикийн ухаанаар оптик чанараар нь үнэлдэг, шинждэг, хэлдэг байх ёстой. Тэгэхээр зөв энэ дээр янз бүрийн төрөлүүд гардаг шүү. Тиймэрхүү мэдээлэлүүд энэ төр явж л байдаг тийм. Энэ угаасаа нөгөө төрийн байгууллагуудаас өөрсдөөс нөгөө их төлөөд байна гэдэг тайлбар авсан шүү дээ. Ер нь бол тийм. Хоёрдугаар асуудал энэ жилийн агаарын бохирдолд нөлөөсөн хүчин зүйл нь өөрөөр хэлбэл сүүлийн 30 жилд хамгийн их өндөр инверсийн эрчимтэй байсан жил. Тэгэхээр зэрэг инверс гэдэг бол газрын гадаргаас босоо чиглэлтэй нөгөө сарнах сарнилд шүү дээ. Турбулын насны хөдөлгөөнөөр энэ инверсийн давхар энэ жил их зузаан байсан учраас босоо чиглэлдээ сарнах сарнил нь багасаад агаарын хүүтэн агаарын мас чинь хүнд мас энэ агаарын хүнд мастай энэ хонхор дотрын дөрвөн уулын дотор нөгөө агаар чинь тунраад тэр дотор байж байгаа агаарын бохирдлын агуулмж чинь өндөр сарнил багтай босоо чиглэлийн сарнил багтай салхигүй учраас хэвтэй чиглэлийн сарнил багтай. Тэгэхээр зэрэг энэ хонхорд ингээд бид нар тийм хийн дотор орж байгаа. Ийм нөхцөл байгаль цагуурын физик газар зүйн онцлогоос хамаарсан онцлог экстремал харагдах жил энэ жил байсан. Мартад өнгөрсөн байна. Түрүү жилийн нөгөө яг сайжруулсан төвч хэрэгсэн жил 450 мянган тонн сайжруулсан төвч бид нар ахуйда хэрэглэлээ шүү дээ. Энэ жил 620 мянган тонн. Тэгэхээр зөрөө нь хэд вэ? 170 тонн үнэ тий. 170 мянган тонн илүү төвч төлсөн шүү дээ энэ жил. Тэрний өмнөх жил бол 450 мянган тонн. Тэгэхээр 450 мянгаас ялгарч байгаа ялгар 620 мянган тонноос ялгарч байгаа ялгар хоёрын хооронд энэ жил өндөр байхаас өөр аргагүй тийм нөхцөл байдал байсан. Оны тэр жил инверс аягүй бага байсан юм билээ. Миний өмнө энэ дээр яг би алдаа байсан болов уу яагаас юм бол 19-20 оны чинь инверс аягүй бага байсан байгаа даахгүй юу. Тийм. Гэхдээ инверс тэр 2 жилийг би харьцуулахдаа инверсийг харсан ойролцоо байсан учраас тэр 2 жилд бол яг нөгөө нэг бодитор утгыг ингээ харьцуулахад за яг дундаж утгаараа бодвол 30-аас 40% нөгөө станц болгон дээр өөрөө буусан байгаа байхгүй юу. За тэр максимум утга бол 50-60% яг буусан байсан. Амар их өндөр максимумд гардгууд нь бол ингээд байх болцсон байхгүй юу. Тэгээд энэ жилийнхийг болохоор зэрэг одоо яг дүнжинлээ ээж температур нь юм байсан гэжээж яг бол бид нар бол яг тийм байсан тэрнээс болсон байх гэсэн. Яг тэрнээс бас төсөөлөд байна л да. Тэгтээ тэгэж дүгнэлт өгмөргүй. Нөгөө метаны талаар ямар судалгаа байд юм бол метан ч одоо бас л бохирдуулагч CO2-ын дараа орох юу шүү дээ элемент шүү дээ тий. Хүний үйл ажиллагаанаас их хамааралтай элемент. Энэ дээр ямар сүүлийн үеийн манай юу гэдэг юм бол өөрчлөлтүүдийн судалгаа. Манайх болохоор зэрэг нөгөө нэг метаны агуулмжаа юугаар хэмжиж гэнэ вэ гэхээр зэрэг агаарт байгаа метаны агуулмжаа нөгөө нэг дорноговын улаан уул станцтаар байгаа нөгөө Америк руу зөөдөг хайрцагтай юуныхаа дээжээр хэмжиж байгаа. За тэгэнгүүт нь метан бол угаасаа говийн бүсэд тасралтгүй өсөж байгаа. Тэгээ метан ч болохоор яг хөө зэрэг энэ юу CO2 буюу нүүрс хүчлийн хийгээс 21 дахин одоо бүр 34 дахин илүү дулааруулах чадвартай гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тийм өндөр дулааруулах чадвартай хий байхгүй юу. Тэгэхээр метаны агуулмж бол тасралтгүй яаж байгаа. Метан тэгээ хаанаас гардыг бэ гэхээр ерөнхийдөө нэг газрын хүний олборлтуудаас
газрын гүнд чинь нөгөө янз бүрийн ийм төлөш юу үүсгэн процесс газрын гүндээ хуримтлагдаад ингээд үүсчдэг. За нөгөө талаар манайх бол диффузор юу гэж үзэж байгаа нөгөө нэг малын дотоод ферментац тий. Одоо биднийхээ нөгөө нэг гидснийхний гадагшлаар энэндээ үүсээд ингээд гардаг гэж үзэж байгаа байхгүй юу. Тэгээ манай одоо нэг олон улсад репорт гэж байгаа юм дэр бол манай одоо 2 дахь их усүр бол мал байна. Ингээ малаас илэрч байгаа метан байна гэдэг ингээд яваад байгаа. Тэгэнгүүт нь энэ нь болохоор зөв нэг малын тоотлогооны өсөлттэй холбоотойгоор одоо ч бараг 67-8 сая малтай болсон. Энэтэй холбоотойгоор ингээд асар их хэмжээгээр нэмэгдэж байгаа. Монгол бол одоо малын тоотлогоо зөөрүүлнэ, ингэж хөдөлмжийн хийгээ бууруулнаа гэж яваад байгаа шүү дээ. Тэгэхээр зэрэг яг тэр юуны метаныг бол ингээд их усүр дээр нь хэмжилт хийгээд ингээд явж байгаа юм бол бас зарим төсөл хөтөлбөр дээр юмнуудаар явдаг юм шиг байлээ. За жишээлбэл одоо ингээд нөгөө нэг метаны хэмжээ газарт ингээд булсан хог хаягддаг манайх ч одоо нэг лампвил гэдэг юм хийгээд байна шүү дээ. Тэн дээр бол тэр булсан хог хаягдал чинь ингээд ороо ялзраад ингээд метан ялгарна тэгээд за одоо тооцоо судалгаа хийхэд энд ингээд яваад байгаа хэрнээ манайх ч болж байгаа юмнууд нэг ихтэй хуурай хог хаягдах болдог байдаг шүү дээ. Одоо халуун орнуудын тэр ялзарсан янз бүрийн бүтээгдэхүүнүүд бол газрын дороороод ингээд метан бүр өшөө ингээд юугаа ялзруулж агаад тэрнээс метан гаргаж аваад ингээд тэрнээс ахилгаан гаргаад ажиллуулж байгаа юм. Одоо Тайландд бол зүгээр юм гялгарууд шиг хүмбэлэгдсэн тэрэн дотор метан хөрөмтлөгдсөн тийм ийм эргүүлээд цахилгаанд ашиглаж байгаа тийм юм бол би өөрийнхөө нүдээр харсан. Тэгэхээр зөв тиймэрхүү юмнуудаар бол нарийн яг тухайлсан судалгаа гэж яаж байгаа. Тийм манайх бол зүгээр ганц зэг дээр л яг нөгөө нэг манай юуны хэмжээний мониторинг болохоор улаан бол дорногын улаан улдаар байгаа. Миний асуулт нөгөө агарын бохирдлоос асуусан байх тийм. Метан болохоор хүлэмжийн хий. Тэгэхээр зөв агарын чанарын банкын мониторинг бол манад байдгүй. Манайх бол түгээмэл агаар бохирдуулагч 6 бохирдуулагчийг л мониторинг хийж байгаа шүү дээ. Хүлэмжийн хийн юуг бол ганцхан улаан авалт нөгөө айрын нийтийн сүлжээнд байгаа, дэлхийн сүлжээнд байгаа. Тэр юун дээр л хэмжилж байна. Тэгээд чинь зөвхөн улаан бол 70 зад байгаагүй л 70 зад дизелд нэг байсан болчихсон. Тэр улаан улагч айрын нийтих биш нөгөө нэг ноагих. Ноаг. Джем. Тий. Айрын нийт чинь самптометр байгаа. Харин тийм. Тий. Тийм дизелд юу үстэй. Тийм. Тэрийг нэмэхгүй юм уу юу? Өөр уучлаа.